Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сууг уран зохиол таартай үзэгч сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Цэнгэл баяр миний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг 50 өгүүлэг нэвтрүүлгийн энэ оны сүүлчийн дугаар та бүхэнд хүргэх гэж байна. За нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз мөн од мөндөр радио 83.3 болон 107 гэсэн хост толгойноор үзэж сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй түлээ шүү. За мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи дэмжиж ажиллаж байна. За өнөөдрийн дугаараар бүгдээрээ Америкийн зохиолч О. Генригийн богино өгүүлэлгээс нь хамтдаа сонсноо. За оны сүүлчийн өдөр учраас маш гоё хөнгөн аз жаргалтай тийм өгүүлэлгүүдийг хамтдаа сонсхийг хичээлээ. Зохиолч Генри Тэлтэйгийн дурлал. Хэрэв та одоо болтол Боглийн уушийн газар гэр бүлийн зоогийн газрын тухай юу ч дуулж мдээгүй яваа бол олон юм алдаж тэ. Яагад гэвэл та үнэтэй цайтай зоог зовлонгүй хүртэх аз заяат эрхмүүдийн нэг бол ядаж хүний ертөнцийн нөгөө хагас чинь эдэш уушаа яаж цааш нь харуулж байгааг харахнаа сонирн байна үсттэй. Зөөгчийн өргөн барьж байгаа тооцооны хуудас мартагдашгүй үйл явдал болдог нөгөө хагаст нь хариалагддаг бол та Боглиг сайн мэдэх ёстой. Тэрнээс өөрийнхөө мөнгөнд таарч тохирохыг л төвөггүй авдаг бол аргачгүй биз. Боглийн зоогийн газар баячуулын хорооллын яг төвд 8 дугаар гудамжинд Браун Джонс Робинсоны цэцэрлэгт гудамжинд байдаг юм. Танхимдаа 2 эгнээ бүрэн 6 ширээтэй, ширээ бүхэн дээрээ хөлөг онгоцтой амтлагчтай. Та тэр амтлагчных нь чинжүүний савыг сэгсчиж, юу ч юм битээ амт шимтчгүй галтуулын тоос гэмээр уйтгар төрмөөр поригдсын цацаад нэг үзээрэй. Давсны савнаас нь бүр юу ч поригохгүй гэж мэд. Цагаан манжингаас улаан шүүс садартал атгахч эрхэмж, Боглийн давсны савнаас ганц ширхэг үүрмэг унгаж дөнгөлгүй тэнхлэн тасарна. Эннээс гадна ширээ бүхэн дээр энтхгийн нэгэн раажийн жороор бэлдсэн дуураймал хуурамч, хилам юр бусын дарвигнуулагч халуун сүмс тавиатай. Хөрзгөр хүйтэн ууртай, бойлохоо догшин Богл касныхаа ард суугаад танаас мөнгийг чинь хамж авнаа. Тэгээд оволото шүдний чигчлүүрийн цаанаас хялан харснаа танд хариулт мөнгийг чинь өгнө бас тооцоогч нь хатгуур татгачаад мэлхийх шиг пакс нь тасалдан дуугаар Тэнгэрийн араншингийн тухай хэд үг заавал хэлнэ. Тэгээд танд өгөх миний зөвлөгөө бол тэрний цагаагаарын зурлагын зөвшөөрөөд тэгээд түргхэн шиг зайл. Та ямар Боглийн танил биш. Эдний тооллоод гарсан жирийн нэг үйлчлүүлэгч тэс хөндлөнгийн нэгэн шүү дээ. Гаврилийн бүрээ таныг сүүлчийн зоогт дуудан цангинах тэр өдрийг хүртэл тэрнтэй дахиад нүүр учрахгүй ч юм билүү. Тэгэхээр хариулт аваад толгоо хандсан зүгтээ чөтгөр шулам рууч хамаагүй даруй танилсан нь үлзийтэй. Боглийн өөрийнх нь ганц зарчим тийм л дээ. Боглинд морлогсдод 2 зөөгч бүсгүй, уяхан хоолоод химээх 1 нийт 3 хүн үйлчилдэг юм. Бүсгүйчүүлийн нэгийг Эйлин гин. Тэр чацархуу өндөр, царайлаг, гоо үзэсгэлэнтэй, эвлэг сэргэлэн яриа хөрөөтэй, хилээ булталзуулсан шооч нэгэн. Тэрний овог Боглийн хувьд овог гар угаах төмпөн шиг хэрэггүй байдаг болохоор мэдэхгүй юм. Харин 2 дахь зөөгчийн Тэлтэй гэж дууддаг юм. Яахаараа заавал Матильд авъя. Чихээ онгойлгоод сонсолдоо Тэлтэй. Тэлтигийн бие жижиг бэлхүүс уужим бас царай муутай. Ямартай ч тэр бүхний сэтгэлд нийцүүлэх гэж хуруу хумсаа хуйхлах шахдаг юм. Сая хэлсэн өгүүлбэрийг 3-таа уншаадах юм бол энд ямар нэг далд утга байгааг та ирэх биш гадарлаа байлгүй дээ. За уяхан хоолот гих бол ёстой үзэгдэх бараагүй хүн. Тэр галт тогоонд л байх заяатай хүний нүдэнд тусах юмгүй. Тэр бол зөөгч нарын хашгирсан эдэш ууш хоолгошны нэрийг энгүүхэн давтаад сэтгэл нь ханчдаг эрдэмгүй уяхан хоолот. Гоо үзэгслэн дээлэн химэн давтан хэлхий минь надад болгож ажаам уу эрхмээ. Хэрвээ тэр $200 үнэтэй даашин зөмсөд улаан өндөгний баярын гоёлын хувцсны үзэгслэнгээр сэвхэлцтэл алхдаг бол тэр үед сонсож байгаа таа ч гэсэн тэр нэг харсан бол ингэж хэлэх гэж учиргүй адгах байсан. Боглийн үйлчлүүлэгч нар цөмөөрөө тэрний боолод байсан юм.
Ээлийн 6 ширээнд зэрэг түүртэлгүй үйлчлэнэ. Яарсан улс тэрний уян налархай бие хурдан шалмгаа хөдөлгөөнд сэтгэл булаагдсан саацсандаа баярлаж, адгаж дэрвсэн сэтгэлээ дорн номхруулна. Цадчихсан хүмүүс тэрний сайхан инээдний мансуурам гэгэнд жаахан байцнах юмсан гэсэндээ дахиад юу ч хамаагүй захиалчихна. Харин эмэгтэй хүн бооглийнхоо шагаах нь ховор шүү. Тэрний сэтгэлд хүргэсэн гэхдээ эрчүүд хумсаа мэрхэн халаггүй юм болдгийм. Ээлэн 10 үйлчлүүлэгчтэй ч амны 6 үг зэрэг чулуудах шидтэй. 2 амнаас цацарсан үрлэн сумлуугаа идэл инээмсэглэл бүр нь хэд хэдэн эрийн зүрхийг цооцоо шархлуулна гэж. Чухам энэ үедээ тэр уран шалмаг, овтой аргатай гайхамшигыг үзүүлж, хайруултаа сархинагт савтай, хэвтэй босоо өч 40 янзын идэ зоог шоштой гахаамах, хавиргатай хуурах шарсан өндөг, буудаан сүмстэй хям сэлтийг ширээн дээр төвөггүйхэн үрдэг юм. Энэ бүх зоог сэтгнэн бэлэг ухааны гялбаан хэл хөсөн. Бооглийн зоогийн газрыг цэнгэний танхим болгон хувиргадаг агаад ээлэн энд хадагтай рекамегийн дүрт тоглодог юм. Зүгээр нэг санамсаргүй шагаас үйлчлүүлэгч ч гэсэн үзэгсэлэнт ээлэнд унаж үхэж байхад бооглийнхоо салдгүй улс бүр яадаг гэж санана. Ухаангүй биширдэг юм. Тэгээд хоорондоо улааран өрсөлдөхийн яана. Ээлэн үдэш бүрийг зугаа цэнгэлтэй өнгөрүүлэхтэй ч түүртдэггүй нэгэн. Ямар ч гэсэн 7 хоногт 2 удаа хэн нэгэн тэрнийг театрт ч юм уу бүжигт заавал өрнө. Тээлдээ тэр хоёрын бодон гэж очилдаг нэг бүдүүн эрхэм тэрэнд бүр оюу шигтгэйтэй бөгж хүртэл бэлгэлсэн гэж. Засварын газарт ажилладаг увайгүй хочтой өөр нэг эр хөөе. Юу хөтөж ах маань 9 дугаар годамжинд тээвэр хийх гэрээ хийж хэл юм бол чамд боржгор үстэй нэг тийм хөөхөн нохой бэлэглэн заа юу гэж хүртэл ам алдсан юм. Харин цагийн мөнхөд бууцаатай гахаан шарсан хавирга захиалдаг ноёнтон болохоор би чинь биржийн зуучлагч хүн шүү дээ. Би чамайг Парсифалд өрнө гэж ярьдгийн. За тэр Парсифал нь хаач байдаг юм битээ. Тийшээ хэр хол явдгийг ч мэдэхгүй юм гэж ээлэн тэлдэдэ хэлээд. Гэхдээ байна. Миний хуруунд хормын бөгж зөөж өгөөгүй цагт аяныхаа хувцсыг бэлдэнэ гэж ястаа гонж байх шүү. Тийм биз дээ. Зөв буруу юу? Уурчиг шүлстэй чалчаа үг байцааны үнэр нэвчсэн бооглийн зоогийн газарт элэг эмтлэм эмгэнэлт жүжиг чимээгүйхэн нүргэлж байсан юм. Товчин бондгор хамартай, сүрлийн өнгөт үстэй, оочин цоохор сэвхтэй,оондгор тэлдийг хинч хизээж эргүүлж эрхлүүлдэггүй юм. Үлсгийн эрхэнд шүлсээ залгин захиалсан хоол руугаа шуналтай харнуу гэхээс биш тэрнийг зоогийн газраар гүйж авахд нэг ч ир хүн араас нь харцаараа үддэггүй бүр хялам хийдэгчгүй юм. Хинч тэрнтэй тоглоом наадам хийдэггүй. Оюухан сарсан хөгжилтөө дайралцсан тэрнийг хизээч өрн дууддаггүй юм. Хүүшээ. Өнөөдөр хоолоо ийм удаан авчирч байна гэдэг чинь өчигдөр шүнжин наригаад шүндэж харжээдэ. Гэж үл мэдэгдэх азанд илгээсэн атаархлаа доогтой нийтэн дотроо нууж ядан өглөөгөр ээлинээр даажин хийдэг шгэ эрчүүд тэлдэгээр юр тоглоом наадам хийдэггүй тоож тэрнтэй ярьдагчгүй хинч хизээч тэрэнд оюу шигтгээд бөгж бэлгэлж байгаагүй алсын нууцлаг Парсифалд бүрч урдаггүй юм. Тэлдийн ажилд гаргуун болохоор эрчүүл тэднийг аргагүй эрхэн төвчдөг юм. Тэрний ширээний ард суусан улс хоолны цэснээс ишлэл авсан цөөхөн богинохоо үгээрээ тэрнтэй уулзраа ололцоод дараа нь жингэнсэн зис хонхон дуугаар сайхан ээлэнтэй сэтгэлээ харамгүй хуваана. Тэд сандал дээрээ хавчилдсан айсуу яваа тэлдийн биеэс ээлэнийг олж харахыг тэсгэлгүй хүсэмжлэх хагаад тэрний гоо үзэсгэлэн гахаа утсан махтай шарсан өндгийг хачин тансаг зоог болгож орхиосоо гэж байж ядна. Сэтгэл тэтгсэн сайхан үг бишрэл хайрын хувь нь ээлэнд оногдож байг хэмээн тэлдээ эгэл боригл ажилч хувь тавилантайгаа хэдийн нэвлэрсэн юм. Товчин бондгор хамарт тэлдээ өндөр богино хамарт найздаа жолоогүй үнэнч гэж. Ээлэний найз болохоор
Тэрнийг яаж шухан хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэгнэж, эрчүүлийн анхаарлыг уур савсан нэмбэгт жигнэмэг шүлсэндээ цацмаар бялуунаас ховх татан соронцдож байгааг хараад дотор нь арзган баярлдаг юм. Нэг өглөө Эйлийн нүдээ хөх няц болтол цохиулж хаад ажилдаа ирсэн юм. Тэлди нүдний хавдартай хүнийг ч сэв хийтэл босгох сэтгэл хуваалцсан үгсээ харамгүй цутгажээ. Нэг мө өвөөгүй юм гэж Эйлийн учрыг тайлж. Өчигдөр орой намайг гэртээ харж явсан чинь 23 дугаар гудамжинд гинэт ноцоод. Гүй бүр учиргүй долоочих гээд. Гүй тэгэхээр яах вэ? Би цохиод авахгүй юу? Ашгүй холдсон. Тэгсэн чинь тэр мө миний араас нохоо шиг сэмхэн дагаад байж л дээ. Тэгээд 18 дугаар гудамжинд дахиад чаргууцалдаад эхэллээ шүү. Би бүр далаахаараа нэг далайж ангаан гут нь гацарт нь аваад аячихгүй юу? Тэгсэн нэг мэдсэн. Миний нүдэн дээр будаг тавьчихж. Тэл минь яана. Миний царай амар харагдаж байна уу? Удахгүй ноён Николсон 10 цагт шарсан талхтай цай уух гээд ирэх байх та. Тэгэд харах байх та. Яана. Тэлди амьсгаа даран чагнаж. Гэхдээ зүрх нь бишрэл баяраар бялхаж байлаа. Ганц ч эрс өвтөн Тэлди рүү хизэж дайрч байгаагүй юм. Тэр өдөр шөнийн ямар ч цагт гудамжаар явж байхад өчүүхэн аюул тохиолддоггүй юм. Эр хүн чамайг нэхэн мөрдөж, хайрлаж дурлсандаа нүдэн дээр чин тодоос тод тэмдэг тавина гэдэг. Ямар сайхан биширмээр бас бахтам явдал болоо. Үзэх юмсан. Боголийн зоогийн газрын хаалгыг онголзуулагчдын дунд угаалгын газар ажилладаг Сидерс гэдэг залуу байдаг юм. Ноён Сидерс төрхөн биетэй дөнгөж сая хатаага цардчихсан юм шиг хялман цайвгар царайтай нэгэн. Эйлийн нүдэнд өртгийг ихнээ. Даанч явда гэмээр бүрэг болохоор манер Тэлдигийн ширээнүүдийн нэгний ард сууж таг дүмбих чансан загас хэмлэг хоёроор өөрийгөө тарчладаг юм. Нэг удаа ноён Сидерс үдийн хоол идэхээр иртэл амнаас нь шар ариг синхигээд явчихж гин. Зоогийн газарт ердөө 2-3 л хүн байв. Чансан загсаа тэрэмдэж орхиод ноён Сидерс босонгуудаа Тэлдигийн бэлхүүсээр тас тэрч ирээцээргүй чанга гихчин үнсээд авхан тэр. Тэгснэ гудамд гарч угаалгын газар руугаа сал авч тавьчихад автомат тоглоомын сүв рүү зоосон мөнгө чулуудахаар худалдааны төв рүү салдар хийжээ. Тэлди хэдэн секунд мэлэрч орхив. Эйлэн тэрэн рүү хуруугаа гоцойлгон чичилж. Хөөй чи Тэл залт үнэг юм аа. Энд чи юу болоод байна? Миний хамаг ирчүүдийг булаагчин дутаа юу аа? Харж харгалцахгүй горигооны хонгор минь гэж цангинуулж байгаа нь хизээ хойно тэрний ой тойнд хүрчээ. Бас нэг өөр бодол төрөв. Тэлдигийн ухаан бодлын чанд зурс хийсэн бодол. Хоромхон зуурт тэр гойр тасарсан номхон дорой бараа болоочоос Евагийн инхрээ охин бусдын лагдал бүсгүй бүхнийг чадагч Эйлиний дүү болон ховирчээ. Өдгөө тэр Купидон эрхмийн зүнж янаг сумны бай цэрцээ бас хүү ромууд найрлаж хоримлож ах уйда сэрэмжилвэл зохилтой гоо төгөлдөр бүсгүй болон дахин мэдлэв. Эрчүүл тэрний бэлхүүс дур булаам харагдах болж уруул нь тэдний тачаал шунлыг хөдлөгдөг болов. Дурлалтаа шатаж мансуурсан амгалан Сидерс угаалгын газар тусгай хөлсөөр бүтээдэг илбж илбэрээ тэрнийг ховсдчихлоо. Царай мууд бүдүүн таарыг хуу татаж аваад манер ердөө ганцхан ихшний дотор угааж хатааж цардаж толитол эндүүдэд винера хатны өмсгөл зүүсгэл байхнаач сэтгэл төвдөмгүй бишрэм нарийн торг болгоод тэрэнд эргүүлж өгсөн байна. Тэлдигийн сэвх улаа ботарсан баяр баясгалангийн галд хайлж алга болвоо. Очтон гялалзах нүднээс нь цэрцээ, психээ зэрэг жомогнон байлаа. Бүхний нүдэн дээр зоогийн газарт Эйлинийг хүртэл хин ч гэсэн тэрч үнсэж байгаагүй юм чин аргачгүй үсттэй. Энэ гайхамшигт нууцыг Тэлди яаж сэтгэлийнхээ гүнд нууж дарж чадах юм бэ? Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах OnTime технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан кассын систем хөгжүүлдэг компани юм. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь OnTime-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг.
Тэгэхээр 2024 оноос эхлэн М банктай хамтран хоёр маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл тэг.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин on time-ийн санал болгож байгаа М банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл on time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраас авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа on time технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. Хэл хөсгөн бяцхан намжих сэмхийгээр тэр санаандгүй мэт боглын бүхээгний тэнд зогсов. Тэрний нүд баяраар гээж хэл хүгэнд нь багтал сайрхал тодроод ирэхвэ гэсэндээ тэр яаж бие барьсан гэж санана. Яана, өнөөдөр нэг нөхөр үгүй бүр намайг яаж дарамжилваа. Тэр бүр бэлхүүсээр мань тас тэрснээ үнсчихсэн штэ. Өө за. Гүбэр тэгвүү. Богл нүүрнээсээ ажил хэрэгч халахвчаа сэвхий тэлсөхөж. За ер нь эх 7 хоногоос та $1 илүү авч байгаарэ гэж хэлв. Өдийн хоолны үеэр тэлдээ таньдаг улсынхаа хоолыг дөхүүлж байхдаа хүн болгонд онгиргон хөөрөө магтаалаар үл дутах эгэлэнгүн зангаараа. Нэг нөхөр өнөөдөр намайг бүр яаж дарамжилваа. Бэлхүүсээр тас тэрж байгаад үнсчихсэн штэ гэж зарлан тунхаглав. Амаа хөдөлгөгч ирэх мүүд энэ мэдээг янзаар хүлээж авсан юм. Нэг хэсэг нь үл итгэсэн аятаа байхад зарим нь тэрэнд очиргүй баяр хүргэж нөгөөдүүл нь урдийн цагт ганцхан ээлийн зориулдаг байсан даажин тоглоом наадмаа тэрэнд харамгүй илгээв. Тэлдгийн зүрхэнд аз жаргал бэлхэж, ингэж удаан төөрөлдсөн нэг янзын уй төрөм сав саарал хээр талд өөдрөг сэтгэлийн цац совргууд сүндэрлэн үзэгдэв. 2 өдөр Сэдэрсийн бараа харагдсангүй. Тэр хооронд тэлдээ сонирхолтой аятайхан бүсгүй байр суурийг олж чадав. Тэр баахан туу завч яг ээлэн шиг үсэн янзлав. Бэлхүүсээ бүр 5 см бачуу чангалах болсныг яана. Ноён Сэдэрс зоогийн газарт арайд ороод ирж магадгүй тэрэн рүү гар буугаар гал маналцтал буудвал яана гэж бодохоос нэгэн бодлын аймар нөгөө бодлын сайхан чим шиг. Гүй ерн хараачаар тэр надад ухаангүй дурлчихжээ. Жолоогүй янаглан дурлагч нар аимшигтай хартай байдаг. Гүй ээлнэрөө хизээ байхдаа гар буугаар таснаас буудаад байлаа та. За битгийл буу шийдэн болоосоо билээ. Би үргэлж ээлийн үнэнч нөхөр байсан. Тэгээд ч тэрний нэр төрийг гутаахыг юунд хүсэвдээ гэж бодно. 3 дахь өдөр нь 4 цагт эрхэм Сэдэрс гэгээн дүрээрээ морилвоо. Бусад ширээний ард амь голтой нэг ч амтан байсангүй. Зоогийн газрын тэр буланд тэлдий савнд гिच хийж харин ээлэн бялуу зөсч байсан юм. Ноён Сэдэрс хүүхнүүд рүү дөхөөд ирлээ. Тэлдий өөдөөс нь үлийн харав. Бүсгүй амьсгалдаа хуцаж гिच хутгаж байсан халбага цээжэндээ тас атгажээ. Тэрний үсэнд улаан тууз бадамлаж хүзүүнд нь 8 дугаар гудамжиндаа л гоо даг нь Венера болсон бүсгүй тэмдэг хайрын мөнгөн зүрхтэй сувсан зүйлт гялалзан харагдана. Ноён Сэдэрсийн царай нулайж бухимдуу байгаа нь элт. Тэр нэг гараа халаасандаа чихээд нөгөө гараа хулуутай шинхэн бялуун дээгүүр алгуурхан сунгав. Йоо хадагтай тэлдээ. Тэр орой зоргоороо аашилсныхаа төлөө танаас би уучлалтгүй хөстэй байх. Үүндээ би бүр таг тасарчихсан байжээ. Гэхдээ тэгээгүй л ч би хизээч тийм юм хийхгүй шүү дээ. Хэрвээ ирүүл байсан бол би хизээч нэг бүсгүйг тийм байдалд оруулахгүй байсан. За та уучлалтгүй жугааг минь болгоож хэрвзээ би юу хийж байгаагаа мэдэж байсан бол согтуу хөлчүү байгаагүй бол ийм юм хийхгүй байсан гэдэгт итгэнэ гэж найдаж байна. Хадагтай тэлдээ. Өөрийнхөө гин бурууг инхүү эвтэйхэн цайруулсан ноён Сэдэрс нүглээ намжиллаа гэж бодсон бололтой түгдэгнэн ухарснаа зоогийн газраас гарч чадав. Гэтэл авран хамгаалагч халахвчныхаа ард тэлдээ.
Цөцгийн тосны хилтерхий кофений аяг хөглөрсөн ширээ рүү толгоогоороо шааж очоод гол зурм гашуунаар мэгшин уйлсаар сүрлийн өнгөц сэвлэгтэй бондгор товчон хамартай тэрэн шиг бүсгүйчүүд зөхөртлөө бидэрдэг мөнөөхнийг янзын саарал талдаа игнэгт буцлаа. Часуулаан туудсан цэцгээ базаад шалан дээр чулуудав. Сидэрсийг тэр ямар их үзий ядва. Тэрний халан өнсгөлтийг хөөрхий бүсгүй илэв жилбэд автсан дүнсгэр нойрны хаант улс руу очих замыг олж, нойрмог хянарыг түвээж, унтайхаа цагийг сэрээсэн ханхүүгийн хайрын үнсэлт гэж энд үрчээ. Үнэн дээр тэр үнсэлт хөлчүү тачаангуй сохор үнсэлт байсан бөгөөд нойрны хаант улсын эрхмүүд тийм хуурамч төгшөөр дуулаад давх хийсэнгүй тэр 100 турш нойрсон гүнж хിവэрэ үлдэх гашуун тавилантай байжээ. Гэхдээ арайч хамаг юм өнгөрчхөөгүй байлаа. Ээлийн түүнийг тэрвэрч, тээлдэгийн уулангаар найзынхаа халуун дотн сэтгэлийг мэдэртлээ ширээнд ирэх хоолны үлдэгдлийг тэмтчихжээ. За сэтгэлээ барьт хийлтий гэж юу болсныг сайн ойлгоогүй ээлэн хэлээд. Гү тэрмөө Сидэрсийн төлөө ингэхийн хэрэг юу байгаа юм бэ? Ойлгохтой ч ирвэш. Орны давуу торгоодог ухаа цагаан хавчаар л байхгүй юу тэр чинь? Ир хүн байсан бол юу гэж ингэж уучлалт гуйгаад ирдэг юм бэ? Гэж тайтгаруулах гэж оролдсоор байв. За энэ өгүүллэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За дараагийн өгүүллэг. Зохиолч О. Генри, сүүлчийн ганц навч. Вашингтоны цэцэрлэгт хүрээлэнгээс баруун тийших бяцхан хорооллын гудамжнууд гарц нэртэй зурвас хонгилууд болон тахиралдаж мөхрөлдаад их адг нь мэдэгдэхгүй солилцож зөрөлдөж гүйцжээ. Тэр гарцнууд гайхмаар өнцөг булан мөрий тахир шуг mūсгдэг. Тэнд нэг гудамж өөрийгөө хоёр огтолж орхидог. Хэн бугайч үлээ нэгэн зураач ирхэм энэ гудамжны ер бусын үнэт давуу талыг анх нээжээ. Дэлгүүрийн мөнгө хураагч будаг шунх цаас зотонгийнхоо тооцоотой түүгээр эргэцэж тооцооныхоо нэгч центиг олж авч чадалгүй гэрлүүгээ гэлдэрч буй өөртөөгөө гэнэт мэлсхийтэл тулчихдаг гэд та бодол доо. Мундаг давуу тал шүү. Ийхүү цагийн ирэхээр Голлон дээврийн шавх сүмбэн орой 18 дугаар зууны Варн дээвэр яраалдах умар зүгт харсан цонх хямд байрны эрэлт хатсан урлагийн улс энэ өвөрмөц нууцлаг төөрмөр Гринвич виллаж хороол руу өөрийн ирэхгүй хуйлардаг болсон юм. Дараа нь тэд 6 дугаар гудамжнаас синжтэй туглан хідэн аяг 1-2 ширмэн хайруулын тавгийг ийшин чирчирээд өөрсдийн колоно төөхнүүлж эхэлсэн юм. Сью Джонси хоёрын урламж 3 давхар тоосгон байшингийн дээд давхарт байрлалаа. Жонагийн өхөрц нэр нь Джонси. Тэдний нэг Мэйн мужаас нөгөөх нь Калифорниогоос ирсэн юм. Тэд 8 дугаар гудамжны нэг жижигхэн зоогийн газрын ширээний ард танилцсаж, уралхан ухаан, эдэний зууш, модны ханцууны тухай үзэл бодлон зовлонгүй таарч тохирсон юм. Энэний ачаар л тэд хамтын урлантай болсон юм. Энэ бол айл 5 дугаар сарын үйл явдал л да. Харин эмч нар уушигны хатгаа химэн авгаалдаг. Хэрзгэр югзөр харь хилтэн тэнд ч нэгийг энд ч нэгийг мөсөн хэлхээ хуруугаараа хайрч даржааж энэ 11 сард зураачдын колоноор үзэгдэх бийгүй мөнчих тэнүүчилсэн. Хотын дорн талаар энэ хөнөөгч хідэн арвыг золионд авч зориг төгс алхаж явсан бол харин энд хөвдөнд идэгдсэн бачуу давчуу их адг нь мэдэгдэхгүй гудамжнуудад төөрч хоёр хөлн солбчиж тамира барваа. Ноён уушигны хатгааг би яаж ч бодсон настай найртай ирхэм гэж хэлж чадахгүй. Ер нь Калифорни тарагнаас цус багтай олчихсан өхөөртөн бяцхан бүсгүй барзгаруулаа нудрахтай уухэлж айхэлсэн хүдэр бадэр хөрзгөр хөгшин тэнгийн гарын ая даах өрсөлдөгч болж чадах уу? Гэхдээ тэрмүү бүсгүйг яаж игээд унгаад авсан юм. Джонси өдгөө голлан цонхны жижиг дөрвөлжөөр хажуугийн тоосгон байшингийн дүлийн мэлгэр хан ширтээд будмал төмөр орон дээрээ уушигны хатгалгаатай хөдөлгөөнгүй хэвтэж байна. Нэг өглөө сэтгэлэн завинсан эмч сагсгаар буурал хөмсгөнийхөө ганц сэв хийлтээр сүүг хонголд дуудаад гаргаж ирчвүлээ. За тэрэнд ганц боломж. Юу л да. 10-ын эсрэг ганцхан
Хэмээн хуруу шилний мөнгө усыг сэгсрэнгээ. Гэхдээ тэр өөрөө амьдрахыг хязгааргүй хүсвэл тэр шүү. Хүмүүс авсчны талд ажиллаад эхлэхээр бидний хамаг имтан шаал утгагүй үн цэнэгүүл болчихдөг юм. Одоо нэгэнт дээрдэхээс өнгөрлөөгээд танаа бяцхан бүсгүй сэтгэл шул удчихсан байна. Гэхдээ ер нь тэр юу бодож байгаа болоо? Юу, найз маань тэр Неаполитаны буланг зурх юмсан гэж мөрөөддөг. Зурхаа? Шал дими юм. Тэрний сэтгэл зүрхэнд нэг юу ч юм битээ үнэхээр нэг санагалзмаар тэмээн байна уу? Гү жишээ нэг эр хүн ч юм уу? Эр хүн гинэ? Гэж Сью асууснаа хоолой нь аманхуур шиг гинтхэн цангинаад цахиртаад. Бодхоор улс биш штэ. Тэр чи ирчүүл. Гү эмчээ тийм юм байхгүй. За тэгвэл тэр шуударч гачтэй өгөхээр шийдэж. За шинжлэх ухааны төлөөлөгчийн хувьд миний бие чадах бүхнээ хийн. Гэхдээ миний өвчтөн өөрийнхөө оршуулгын цувааны машиныг тоолоод эхлэхээр би ийм тангийн ангаах чадлын 50%-ийг шууд хасдаг шүү. Хэрвээ та энэ өвөл хүүхнүүд ямар шүү ханцуутай юм тэмдэглэж байна. Хэрвээ та энэ өвөл хүүхнүүд ямар шүү ханцуутай юм өмсөх бол гэсэн ганц үг тэрнээс сонсоод орхих юм бол тэрэнд 10-аас 1 бус харин 5-аас 1 боломж гарч ирнэ гэдгийг би танд баттаа хэлье. Итгэл найдвар хэрэгтэй. Эмчийг явсны дараа Сью уралдаа гүйж ороод Япон амны цаас нэвтэртэл элгээ ихштэл ганцаараа уйлсан юм. Дараа нь хөгжөөнтэй дуу эсгэрсэн шиг зургийнхаа самбарыг барин Жонсигийн өрөөнд зүрхтэйхэн явж орвоо. Жонси цонх руу хараад хүнжил дорой мэдэгдэхтэй үгүйтэй хэвтэж байна. Жонсиг унтчихжээ гэж бодсон Сью эсгэрхээ болов. Тэр самбраа эвтэйхэн тавиад сэтгүүлийн өгүүлэлгийн чимэг зураг хар бэхээр таталж эхэллээ. Гэтэл Сью доройхон шивний хідэнтэй давтагдахыг сонсов. Тэр сандруухан орлууд өгөж очив тэгтэл Жонсигийн нүд бүлтийчгсэн цонх руу хараад амандаа тоолж байна. Гэхдээ бүр уруу тоолж байна. 12 тэгсний бяцхан зай аваад 11 10 9 8 7 гэж бараг зэрэг хэлв. Сью өөрийн ирэхгүй цонх руу сэртэс хийжээ. Тэнд тоолохоор юм юу байдаг вүлээ? 20 алхмын цаана тоосгон байшингийн дүлийн нүцгэн хан хов хоосон уйтгар төрөм хашаа харагддаг. Бас үндэснийхээ тэрүүхэнд ялзарчихсан тахиралдаж мошгирсан хөгшин оронг мөчөр сарвуугаараа тоосгон ханны талыг бүрхчихсэн байгаа. Одоо бол намрын хүүтэн салхи навчсын мөчрөөс нь тасчиж нүцгэрсэн хэлхээ мөчөр бутарч унж байгаа тоосгоноос тас зурчгаж. Хонгор минь тэнд юу байгаа юм бэ? Сью ингэж асуулаа. 6 гэж Жонси дуулдахтай үгүйтэй хариулав. Тэд нар одоо улам хурдан хийсэж байна. 3 хоногийн өмнө бараг 100 цуугаараа байсан. Тоолохоор бүр толгой иргэдэг байсныг яана. Гэтэл одоо амар олчихжээ. За тэр нэг нь хийсчихлээ. Одоо ердөө 5 үлдлээ. Юун 5 юм бэ хонгор минь? Сьюдидээ хэлэлтэй. Навч. Оронгоны навч. Сүүлчийн ганц навч унахаар би үхэн. Би энийг мэдээд 3 хонж байна. Эмч чамд хэлээгүй гэж юу? Юу яриад байгаа юм бэ? Ийм тэнэг юм анхудаа сонсож байна. Сью дотор нь арзгансан янзтай дургуйтсан. Чиний бие дээртэхэд хөгшин оронгоны навч ямар хамаатай юм бэ? Энэ оронгонд чи ямар хайртай байлаа да? Муухай охин минь. Ингээд тэнгэрчих гэж чамайг удахгүй идэгнэ гэж эмч өнөө өглөө надад хэлсэн. За байц юу гэж хэллээ дээ? Тийм. Чамд нэгийн эсрэг 10 боломж байна гэж хэлсэн. Энд Нью-Йоркт байгаа. Таранбайд сууж яваа ч юм уу? Шинэ байшингийн директор өнгөрч байгаа бидний хинээс ч дутхааргүй. Яагаад ч баггүй тийм боломж. Чи жаахан шүл уух гэд үзэлтэй. Би муу байхад дарс
өөртөө гахаан шанц мах авахын тулд Сьюдийн зураг дуусгамаар байна шүү дээ. Бас дэрийгэ редакторт зармаар байна. Чамд дахиад дарс авах хэрэг гарахгүй зү. Тэр дахиад нэг хийсч эхлэе. Гүй. Би шулуумааргүй байна. Одоо 4 хүлдлээ. Би сүүлийн навч яаж унахыг харах юмсан. Тэгээд өгөхөд харамсах юм алга. Джонси, хонгор минь. Намайг ажлаа дуусгахаас нааш цонх руу харахгүй, нүдэч нээхгүй гэж амал. Би энэ зургийг маргааш өглөөх ёстой. Надад гэрэл хэрэгтэй. Тэрнээс биш би хөшгөө буулгачихмаар л байна. Чи өөрөнд зурж болохгүй мүү? Би чамтай хамт суумаар байна шүү дээ. Тэрнээс гадна чамайг энэ тэнэг навч руу гөлрөөд байгаасаа гэж хүсэхгүй байна. Чи хизээч зурж дуусах юм? Би сүүлчийн ганц навч яаж унахыг харах юмсан. Би хүлээж цөхрлөө. Би бодож цөхрлөө. Намайг адаглаад байгаа бүхнээс хагцаж хөөхий завланд навчсан нэг шиг хийсэн ниссээр доошлсоор унамаар байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй Түлээшүү дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Түлээшүү маань дээд зэрэглэлийн бекери брэнд өдөр бүр шинээр урлан хамгийн чанартай орцны арилгаар дээд зэрэглэлийн тансаг амтыг бүтээж хэрэглэгч бүртээ аз жаргалын амтыг бэлгэлдэг. Улаанбаатар хотын 22 салбарт үйл ажиллагаа явуулж байна. 75 75 75 10 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нэвтрүүлгийг дэмжиж ажилдаг Түлээшүүдэд баярлалаа. Унтахыг боддоо. Би Берманыг дуудалгүй горигун. Би тэрнийг харж алтны хайгуулж бетон явагчийг зурх гэсэн. Би их удлаа гэхэд ганцхан минут болно. Намайг ирэхээс өмнө хөдлөөд үзээрэй. Тэрний хэлсэн хөгшин Берман гэж бас зураач юм. Тэдний урлангийн яг доор доод давхарт амьдардаг нэгэн. Тэрбээр 60 хол гарч хуудсан Мойсе, Микеланжелих шиг ширэлдэж мушигралдаад эрлэгчийн тэргүүнээс нь одоо хүмүүний гимээр мөрлөөн сагсаан унжсан юм. Урлагт Берман аз одгүй. Тэр агуу мөнхийн бүтээлээ хизээ мүдгүй туйрвэн гэхдээ арай эхлээг байгаа. Хэдэн жилийн турш тэр талхныхаа төлөө реклам нялхаас өөр юу ч зураагүй юм. Бас хүү бие зуруулагч мэрэгжлийн эрхмүүдийн авдаг ацаг хөлсийг хүчирдгүй залуу зураач нарт нүцэглэн үзүүлбэрлэж баг сагым олдог юм. Бусдаар бол энэ хүн авир цан гэж тамтаггүй, уян гинхэн сэтгэлийг ихэд доромж үздэг өвгөн бөгөөд өөрийгөө хоёр залуу зураач бүсгүйг хамгаалуулахаар зориуд уйж орхисон гарц нохой мэт үздэг юм. Сью өвгөнд ярэв. Берман хөгшний улайсан нүдний нулимс цээлэгнээд ийм мунхаг санааширлыг учиргүй даажигнан их дуугаар хаш гарч гарлаа. Юу гэсэн бэ чи? Ийм тэнэг юм байдаг юм уу? Хараал идсэн оронгоноос навч унсны төлөө өөхөх гэж үү дээ. Хүй, анх удаа ийм юм сонсож байна. Чиний тэр даяанч мунхаг болж суухгүй шүү. Гүү. Тийм адгийн ямар сэтгэлээ зайцуулахын зөвшөөрчл байдаг таарчтэй хөөхий бяцхан Джонси. Харин тийм ээ. Тэр өвдөд бүр дордчихлоо. Халуунда димээрээ тухайн нь орж гараад элдвээ юм санаашраад байхгүй юу? Ноён Берман, та надад үзүүлбэрлэхийг хүсэхгүй байгаа юм бол тэр л үз хэрэггүй. Сайн л үз. Та бол хөгийн хөгшин. Хөгийн олон хүүхдийн хөгшин гэж бодчихъя. Та надад туслахгүй юм биз дээ? Чи харин хачуу өөхнөг үү юу? Би туслая. Чадахгүй гэж хэн чамд хэлсэн? Явъя. Хамт явъя. Тэднийг дээшээ гарч ирэхэд Джонси унтаж байв. Сью хөшгөө бүр цонхны тавцанд хүртэл буулгаж хаад Берманыг нөгөө өрөөнд орё хэмээн төхөв. Тэнд хоёулаа цонх руу сэмээрхэн ойртож очоод хөгшин оронго руу айдас дүүрэн харжээ. Дараа нь нэг ч үг хэлэлгүй бие рүүгээ харав. Гадаа бороо цас холилдсон хүйтэн шамраг тавьж байна. Хад чулууны оронд данх хөмөрч сандайлсан Берман хуучин хөх цамцтайгаа алтны хайгуулж даянчийн дүрт ховлаад чимээгүй суув. Маргааш өглөө нь жаахан зүүрэмгэлээ сэрэнгүүтээ Сьюи намиртал нь буулгасан ногоон хөшигнөөс Джонси бүлтээсэн дүгрэг сүүмнүүдээ салгаж чадахгүй байгааг харав. Наатаха өргөдөө би хармаар байна. Сьюи дуртай дургүй захирагдлаа. Тэгс яасан гэж санана.
Шүнжэнгөө нижгэнсэн аадар бороо салхины эсэгчээний дараа тоосгон ханан дээр оронгоны ганцхан навч тэсэд үлдчихэж. Сүүлчийнхэн шүү. Ишнийхээ тэрүүхэнд хөөхөн хар ногоон, хөрөөний иршиг хөвөөгөр нь өмөх, хэвний шар бурал өнгө тодорсон ганц навч. Газраас 20 фут өндөрт юу ч болоогүй юм шиг тэссэн байна. Энэ сүүлчийнхэн. Би энийг шөньяг унчихлаа гэж бодсон. Би салхины эсэгчээнийг сонссон. Өнөөдөр энэ унана. Тэгээд би өхнө. Чамайг бурхан өршөг. Дэрэн дээр нь толгоогоо завир таяа гудайлгсан Сью арайхан хэлээд. Чи өөрийнхөө тухай боддоггүй маа гэхнэ. Ядаж миний тухай бодмоор юм. Тэгээ би яах юм? Гэтэл Джонсыг ганц ч үг дугарсангүй алс холын нууцлаг зам дотгоор зэхэж байгаа зүрх сэтгэлд энэ ертөнцийн юм бүхэн харь болчихдаг аж. Тэрнийг хүмүүстэй энэ амьдралтай холбож байгаа бүх утас учигнууд ар араасаа тасрахын цагт учиг өвчин дэмэрэл санаашрал нь Джонсыг улам туйлдуулсаар байлаа. Өдөр өнгөрлөө. Бүр хариу бүр идэж оронгоны ганц шар навч мөчир дээрээ тэссээр тоосгон ханны наахан тэссээр байгааг тэд ажигласаар харсаар байв. Харин харанхуй нүмрэнгүүт умардын салхи юу юугүй дахин эсэгчиж борооны ус галланд варан дээврээс асгаран буухдаа цонхын сэхээ сэвгүй нийжгэнтэл балблаа. Үүр хаяар вөөгүй юу? Өрөвдөхийг үл мэдэгч Джонси хөшгөө дахин сүххийг тушаав. Оронгоны навч байранда нөгөө л янзаараа. Джонси тэрнийг харан зөндөө удаан хэвтэв. Дараа нь хийн цэргүүр дээр тэрэнд өгөхөөр дахиад нийшүүл халааж байсан Сьюиг дуудав. Би их өөдгөө ах юм аа Сьюди гэж Джонси хэлээд. Намайг ямар өөдгүүхэн гэдгийг харуулах гэж энэ муу ганц шар навч мөчир дээрээ тэсээд байгаа юм шиг байна. Үххээ хүсэх чинь нүгэл гэдэг үсттэй. Одоо надад жаахан шүл өгч болно. Харин дараа нь дарстай сүү аваад ирээрээ. За хэрэггүй ч юм уу. За эхлээд надад тойл аваад ир. Дараа нь миний дэрнүүдийг өндөрлөө тарих. Би суугаад чиний яаж мөнгө нөхөж харъя. Цагийн дараа тэр ингэж хэлсэн юм. Сьюди, би хизээч юм бэ? Неаполитаны буланг зурна гэдэгтээ итгэлтэй байна. Өдөр нь эмч ирсэн бөгөөд Сью ямар нэг шалтак гаргаж тэрний араас сонголт гарч ирэв. Эмч за одоо ойлгохтойхон асгарч чадвал болноо. За би энэ доор нэг өвчтөн үзэлгүй гориг үн тэрнийг Берман гэдэг юм. Зураач гэсэн санагдаад байх юм. Бас уушигны хатгаатай настай хүн биеийн тун таарах хүн байна. Өвчин нь бүр хүндэрч гэж ямар ч найдвар байхгүй. Гэхдээ өнөөдөр тэрнийг имлэгт аваачнаа. Тэндээс харин гарах юм бол яах вэ? Харин танай найз аюулаас зайллаа. Та яллаа. Одоо хоолунд асаргаанаас өөр юу ч хэрэггүй. Тэр өдрийн үдэш хачин хурц хөх өнгөтэй хүнд ч хэрэггүй ноолсон оролт нэхэд дуусж байгаа Джонси рүү хэвтэж байгаа орлоо нь очоод Сью тэрнийг дэртэй нь хамт чанга тэрч авч үлээ. Би чамд нэг юм хэлмээр байна. Цагаахан бяцхан хулгана минь. Ноён Берман өнөөдөр эмнэлэгт уушигны хатгаагаар нас орчихж. Тэр ердөө 2 хоног л өвдсөн. Эхний өдрийнх нь өглөө хаалгач хөөрхийн үгнийг өрөөндөө шалан дээр хэвтэж байхад нь олсон гин. Ямар ч ухаангүй. Хамаг гутал гоцсон шал уснов нойтон мөс шиг хүйтэн болчихсон. Тийм амар шүн яах гэж бороонд хаашаа гарсныг хинч мэдэхгүй. Дараа нь харин асаалттай гайсан тэнлүү. Байдаг газраас нь аваад гарсан шат. Шар ногоон будаг нялаатай нийлүүр хөсөр хайсан хідэн биерийг гаднаас олсон гэсэн. Хонгор минь цонх руу оронгоны сүүлчийн ганцхан навчийг чи хартаа.
тэр салхинд хөдлөхгүй жижигнэгчгүй байгаад чи гайхаагүй гэж үү? Тийм ээ. Энэ бол Берманы мөнхийн гайхамшигт бүтээл. Сүүлчийн навч хийс чадсан тэр шин Берман энийг зурсан байна гэж хэлсэн юм. За, өгүүлэлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр генерийн захиалгуудыг бид мэднэ. Гентийн бэлэг, гигантнуудын бэлэг, сүүлчийн навч, за улаан даашинз гэх мэт одоо богино өгүүлэлгүүдийг бид маш их сонсч ийсэн, уншиж ийсэн байдаг. За тэгэхээр энэ нууцлаг бас бидэнд нөгөө амьдралд ийм сайхан сахиусан тэнгэрүүд байдаг юм шүү гэдгийг харуулсан өгүүлэлэг байна. За өмнөх өгүүлэлэг ч гэсэн хүний сэтгэл дотор байдаг нюансуудыг л харуулсан байна. Та нар маань тус бүртээ бодсон байх, сэтгэлдээ үлдээгээрэй. За өнөөдөр бүгдээрээ нэвтрүүлгийнхаа оны сүүлчийн дугаарыг хамтдаа сонслоо. Шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр суваг уран зохиол тайртай үзэг сонсогчдод дэлхийн шилдэг 50 өгүүлэг нэвтрүүлгийнхаа хамгийн сүүлчийн оны сүүлчийн дугаараа хүргэлээ. Тэгэхээр энэ ирж байгаа шинэ ондоо та бүхэн маань эрдэм мэдлэгийн гэрэлгээтэй шин санаа, шин туршлагаар дүүрэн байж од мөндрийнхэнтэйгөө бас хамт байгаарай. Тэгэхээр айл бүрийн гэрт шинжлэх ухаан танин мэдхүйн гэрэлгээгээ үрд тосгоолтгой. Тэгээ та нартай аз жаргал хүсье. Дараа жил бүгдээрээ дэлхийн шилдэг 50 өгүүлэлгээ үргэлжлүүлээ сонсноо. За ингээд та бүхэн нэвтрүүлгийг NTV телевиз болон YouTube-ийн од мөндөр суваг, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээн авч үзэж сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрэтэ түлээ шүү. За мөн хөдөлთა эрхлэгчдийн ухаалаг туслах онтайн технологи дэмж ажиллалаа. Студид хөтлөгч Цэнгэл баяр ажиллалаа. Бүгдээрээ 2026 онд уулзцгаая. Та бүхэндээ баярлалаа.